Нано технологи гэж юу вэ? Энэ нь хүний нэг үсийг 100,000 хуваасны нэгтэй тэнцвэж асар нарийн молекул бүтэцтэй дэвшилтэт технологи юм. Энэхүү гайхалтай бүтэцийг ашиглан дэлхийд даяар бүх салбар төрөл бүрээр ашиглаж эхэлж байна. Тэр дундаа эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт хүч төрөн шин эмчилгээний төрөл бүрийн аргууд нэвтэрсээр байна. Энэ дундаа арьсаар нэвтэрч ордог трансдермал системийг дэлхийн эмийн холбоо болон эм судлаач нар нэгэн дугаар хүлээн зөвшөөрч өдгөө дэлхийд даяар хэрэглэж эмийг уу харгаас татгалзахыг уриалж байна. Учир нь нано наалт нь арьсаар дамжин цуснд нэвтэрч ордог учраас бүх хэд эрэхтэнд 100% хүрдэг. Мөн элэг, ходоод, бөөрийг бусад эмийн бодис шиг гэмтээхгүй гэдгээрээ асар их давуу талтай юм. Иймд нано наалт болох 100% ургамлын гаралтай шинэ 90 үеийн эмчилгээг хэрэглэж эхлэхийг зөвлөж байна. Зүрх судасны наалт. Зүрх судасны нано наалт нь найрлаганда омега 3, коэнзим Q10 орсон учраас зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж зүрхийг тэжээлээр хангана. Хүн өдөр болгон идэж байгаа хоол хүнснээс тодорхой хэмжээгээр омега 3, коэнзим Q10 авч байх ёстой тул заавал өвдсөн үедээ хэрэглэх биш. Өвдөхөөс өмнө нас залуу дээрээ омега 3, коэнзим Q10-ыг хэрэглэж заншвал зүрх судасны өвчлөлөөс 10 дахин сэргийлэх боломжтой юм. Зүрх судасны нано наалтыг хэрэглэснээр цусны урсгалыг сайжруулж цусандаа триглицерид болон сахарын хэмжээг бууруулна. Зүрхний энергийн их үүсвэр болсон коэнзимээр зүрхийг тогтмол хангаснаар хүний бие дэх АТФ-ийн ялгаралтыг дэмжинэ. Холестеролыг бууруулж зүрх тархины судас хатуурах нарийсгаас урдчлан сэргийлнэ. Зүрхний шигдээс зүрхний хэм алдагдлаас урдчлан сэргийлнэ. Дотоод шүүрлийн наалттай хавсарч хэрэглэхэд даралтыг тогтворжуулах ашиг тустай. Би бол маш их даралт ихтдэг. Зүрх судас өвддөг, уян мөч өвддөг байсан. Тэгээд би зургатаар энэ нано наалтыг хараад хэрэгжилж үзье гэж бодож очиж цэхээс нь төвөөс нь авсан. Гэхдээ ямар наалт наах вэ гэж асуугангууд нь би зүрхнийхийг авъя, даралтныхыг авъя, уян мөчнийхийг авъя гэж бүгднгийн тэр цэгийн хүүхнээс гуйж агаад бичүүлээд тэгээд авчижсэн. Тэгээд ер нь биеинд зүрх нь бол зүрхэндээ их сайн байна. Даралт нь бууж идэг. Уян мөчийн наасан ч гэсэн хөл гар өвддөг байсан. Уян мөч маань ч багасаад биеинд маш сайхан эерэг зүйл нөлөөлсөн болохоор би энэ наалтыг авч хэрэглэсэн. Та нар энэ наалтыг авч хэрэглэвэл маш үр дүнтэй сайхан бүтээгдэхүүн байлээ. Энд маш их баярлж байна. Та нарын ажилд амжилт хүсье. Манай нано наалт маань эргэтэн систем рүүгээ чиглэсэн 20 төрлийн наалт байгаа. Дархлааны, уян мөчний, нүдний, зүрх судасны гэх мэт наалтууд байгаа. Зарим өвчнөлөөр бусад төрлийн наалтуудыг хамт хавсарч хэрэглэхэд ашиг тустай тул дээд тал нь 3 төрлийн наалтыг хавсарч хэрэглэж болно.